Оройнхоо хоолыг хийх гэж байна. Тэгээ энэ удаа өөрөө дуртай амтд шинжүүгээр хоол хийнэ. Гэхдээ энэ удаа махтаагаар хий гэж бодож байна. Өмнө нь болохоор би махгүйгээр бас хийгээд IGTV-д оруулсан байгаа. Тэгэхээр надад хэрэг болох зүйлс нь болохоор юм амтд шинжүү. Одоо энийг ингээд дундуур нь зүсээд өрнөөс нь салгана. Энд болохоор 500 г туркиний мах байна. Тэгээ би энэ сая 3 саримсны юм humсыг ингээд хаслаа жижиглж хэрчлээ. Өөр хэрэг болох зүйлс гэвэл би энэ авокадоны тосноос энэ доор нөгөө эднэрийгээ түлхэхгүй тул доор нь жоохон хийн. Тэгээд энэ green pesto, бэлэн юм pesto, ногоон pesto ашиглах гэж байна. Гадаа асаалаа. Тэгээд авокадоныхоо тосноос баг зэргийг хийгээд ингээд дээрээс нь одоо саримсаа хийнэ. Шарх шүүгээгээ бас халаасан байгаа. Саримсаа хийлээ. Одоо махаа хийнэ. Галаа баг зэрэг багсгаад одоо энэ туркиний махан дээр амтлагч хий. Дөнгөж сая би баг зэрэгээ давс хийсэн. Одоо энэ чилитэй бас цитрусын амттай өөр юу байна? Чинжүүтэй энэ амтлагчаар амтлая гэж бодож байна. Амар гарчлаа гэхдээ гайгүй бах гэж бодож. За ингээд махаа болтлно. Ингээд хуураад бэлэн болгох юм. Туркиний татсан махаа болох зураа энэ би саваа бэлдэж байна. Энэ болохоор шарх шүүгэн тэсвэртэй юм сав байгаа. Тэгээ энэ саваа ингээд тослоод чинжүүнүүдээ ингээд хуваасан байгаа. Тэгээд дотор талтан байгаа үрийг нь салгаж аваад чинжүүгээ 2 хуваагаад ингээд тавьсан. За цацаг тэр уулын татсан мах ингээд болсон байна. Болохоор ингээд цагаан өнгөтэй болчихдог яг chicken шиг. Тэгэхээр энийг унтраагаад ингээд бэлэн, мах бэлэн. За одоо нөгөө пестогоо энэ болоод галын унтраагаад гаргацсан махан дээрээ ингээд нэмнэ. Энэ хэдэн грамм гэж би та нарт граммыг нь хараад өгье одоо. 190 грамм юм байна. Пестог өөрснөө гэртээ хийж болно. Ингээд базил, юм гоё базил хийж байгаа самар, тэгээд оливын тост, чиз хийгээд хийж болно. Би болохоор ингээд бэлэн песто аваад хийж байна. Тэгээ махаа яг бүрэн гүйц сайн холиод өгнө пестотойгоо. Ингээ бүрэн холилдсон байгаа. Хөрөгч нь бас нэг юм тал зүгээр ээжгүй. Тал чинжүү байсан бэ. Энийг бас би багтаачих санаатай. Одоо яах вэ гэхээр нөгөө болгосон махаа пестотой холсон махаа ийш нь ингээд нэгээр нь дүүргээд хийнэ. Жоохон гар дээрээ авч яагаад ингээд хийгээрээ. За энийг ингээд гар дээрээ бариад тэгээд хийх юм шүү. Яг ч сайн тусалтай штэ. Өө сайн бай. Би яг энэ цагт дуртай. Манай хоёр хүүхд хоёулаа гадаа гарчсан. Тэгээд хоёулаа тайван. Тэгээд би оройн хоолоо хийгээд эртхэн унтуулахын тулд оройн хоолоо айл болохоор эртхэн хийх, төлөвлөх хэрэгтэй болдог. Тэгээд эртхэн хоолоо хийчих юм бол хүүхдүүдээ эрт унтуулах болохоор хоолныхоо цагт маш их ач холбогдол өгдөг. Тэгэхээр бид хоёр сая энд байсан пестотой холсон махаа энд 1 2 3 4 5 6 7 ширхэг юм юунд хийлээ. Чинжүүнд хийлээ. Тэгээ манай хүн одоо дээрэс нь чиз үрж байна. Ямар чиз үрж байгааг одоо харуулъя. Энэ байна. Хатуу бяцлаг ингээд үрээд. Тэгэл одоо энийг шарх шүүгэндээ хийгээл болгоно. Тийм ээ. Ээж нь хүлээ чиз үрж байна. Ямар чиз үрж байгааг одоо харуулъя. Энэ байна. Хатуу бяцлаг ингээд үрээд. Тэгэл одоо энийг шарх шүүгэндээ хийгээл болгоно. Тийм ээ. Ээж нь хүлээж бити яар миний охин гараад үзье. Ээж нь чам заагаад өгье. За ингээд одоо энийг овен руу хийх хэрэгтэй байна. Цас шиг хандаад байна. Харин тий хоёлаа яг цас шиг болгочлаа. Цас нь юу лээ? Бяцлагтэй. Хүүе чи цэцэг таслаа дээр нь нууцлаа. Би яаж мэдээ чи өөрөө сая таслаад унгаачлаа штэ. Хатаа ингэсэн. Уурсан би штэ харин цэцэг. За чи наад цэцэг авах юм уу? Түлцэн. Окей. За бид хоёр сая 30 минут 180 градус Цельсиус дээр 30 минут болгоод гаргаад ирлээ. Одоо оройн хоол маань бэлэн боллоо. Оройн хоол маань ингээд бэлэн боллоо.
짜잔. Чи намайг дуурайгаад байгаа юм уу? За, улааныг нь хийн гэх юм бодлоо. Чаа. Би сая дээр нь жоохон дабл крем нэмлээ. Одоо амсаад үзье зүсээ. Гоё болсон бэ. Би сая дээр нь жоохон дабл крем нэмлээ. Одоо амсаад үзье зүсээ. Гоё болсон бэ. Хүн бол нэгийг ингэж идээд баг дуусч байна. Ямар эсэж яхан. Гоё эсэн үү. Тэгээ дабл кремнээс нэмж гоё дээр нь ингээ гоё креми болгоод хийсэн. Манай хүү 2 дахь идэж байна.